хангахад мөнгө зарж байгаа нь харамсалтай. Дараагийн мэдээ хүргэе. За Монгол орны баруун хязгаарт ганцаараа дугуйн аялал хийхээр зориулаад байгаа дугуйч Мөнгөн далай энэ сарын 7-нд Улаанбаатар хотоос хөлгөөр болсон байна. Тэрээр нийт 5500 км замыг ундгуу дугуйгаар дуулах юм байна. Дугуйчин Мөнгөн далайн сонсгол хэл ярианы бэрхшээлтэй ч энэхүү аяллыг өөрөө санаачлан мөрөөдлөө биелүүлэхээр шийдсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг улсаас тэтгэмж хүртэн ядуухан амьдарч байдаг гихчлэнгээр бид өнгөцхөн бодод сэтгэдэг, харин тэднийг нийгмийн нэг хэсэг байж бусдын адил ажиллаж амьдарч агуу мөрөөдөлтэй явдгийг хэн бүхэн анзаарч хардаггүй. Тэгвэл өнөөдөр Монгол орны баруун хязгаараар 5500 км замыг туулахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа. Мөнгөн далай олон нийтэд хандаж энэ сарын 7-нд Улаанбаатар хотоос дугуй аяллаа эхлүүлэхээр болсноо инхүү зарласан юм. Мөнгөн далайн Сэлэн аймгийн Сайхан сум буюу Хөтөл хотод төрсөн. Тэрээр 2 жилийн өмнө Улаанбаатар хотноо баруун 4 замд байрлах Политехникийн коллежийг дүүргэсэн. Одоо тэрээр сургуультай цахилгаанчнаар ажилладаг гинэ. Би ганцаараа аялна. Бэлтгэлээ би бол клубийнхэнтэйгээ хамт хийж байгаа. Тэгээд бас манай клубийн залуучууд намайг маш их сайн дэмждэг. Ер нь бол бас яг ингэж зориглож явах хүн бас их зөвхөн байгаа хэл та. Тэгээд ер нь бол бас бэлтгэлээ би их сайн хангасан. Тэгээд өнгөрсөн хугацаанд хийсэн 3 жилийн туршид хийсэн бэлтгэл шүү дээ. Тэгээ энэ бэлтгэлээ хангасныхаа үр дүнд одоо их орноор 5500 км аялна гэж би бодож байна. Мөнгөн далайгийн ундаг дугуй аяллыг Монголын залуучуудын холбооны дэргэдэх залуу дугуйчин клуб зохион байгуулж байгаа бол Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, спорт бэлтгэлийн төв, дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо аяллыг дэмжиж ажиллаж байгаа юм байна. Энэ олон километр замыг туулж тийм ээ туулгаж ингэж зорж байгаа нь үнэхээр залуу хүмүүс бол баяртай байна. Тэгээд хамгийн гол нь бусдыгаа ингэж хошууч манлайлж тийм дэсвэр хатуужлыг бусдад өдөрж байгаа нь үнэхээр таатай байна. Дээрээс нь манай Монголын одоо шгшээ баг дугуйн спортоор бол бас зөвхөн амжилтыг нэлээд агч байгаа. Саяхан Азийн уран шалгуур тэмцээнээс манай тамирчин нэг шалгуурнаас дахиад хүрэл медаль хүртсэн байгаа. Тэгэхээр ер нь дугуйн спортоор дамжуулж нийтийн биелэг спортыг бас сурталчлах, тэгээд дугуйн спортод хүүхд залуучуудыг хайртай болгох ийм үйл явдлаа гэж бодож байгаа. Тийм. Дугуйчин Мөнгөн далайн 2012 оноос дугуйгаар аялаж эхэлсэн бөгөөд анх дугуйгаар аялаж эхэлсэн цагаасаа Монгол орноо тойрхсон гэсэн мөрөөдөлтөд автсан хэмээн энэ үеэр онцолж байлаа. Тэрээр мөрөөдлөө биелүүлэхээр энхүү баруун аймагуд руу дугуйн жолоогоо залж байгаа нь юм байна. Түүний энэ их хүсэл мөрөөдөлд олон хүмүүс тусалж байгаа бөгөөд таач гэсэн туслахыг хүсвэл Мөнгөн далайгийн төрийн банкнд дах 104 400 224 360 дансанд хандаж болох нэ.